Харин төргийн үзэгчтэй нэг үе маань үзэгч та бүхэнд за эх орноо ойжуулах, моджуулах үйлсэд нүр хөдөлмөр зүтгэлээ зарцуулсан эрхмүүдийг студийнхаа хойморт урин заалж мэдээллийг тодруулан хүргэх гэж байна. За юун түрүүнд бас бидний урилгыг хүлээж авч студид маань цаг зав гарган хүрэлцэн та бүгдэд баярлалаа. Тэгэхээр яг энэхүү ярилцлагын эхлэлд би та бүгдийг танилцуулна гэхээсээ илүүтэйгээр та бүгд манаас өөрсдийгөө тийм ээ өөрсдийнхөө хөдөлмөр зүтгэл тэр нүрийн ололт амжилтаасаа бас цус үзэгчтэй өөрсдөө танилцуулахгүй. За давсараа. За би мод одоо тарьдаг мэргэжлийг одоо 1964 онд улсын багшийн дэвшүүлэн биологийн төгсөөд шинэ ухааны академид төгсөн бүтэц академид ажиллаж орсон баг. Тэгэхээр мод тарьдаг. 64 оноос хойш гэсэн үг тийм ээ? Тэгээс одоо 40 жил болж байгаа шүү дээ. 64 он гэдэг чинь одоо бараг 58 жил. 50 жил. 58 жил ажилд оролцож байна. Одоо ч бас та үйл хэрэгээ үргэлжлүүлж байгаа. Тэр мэдээллийг тун бодохгүй гээ тийм ээ? Одоо аж тусаад би энэ юу хийх гэж байна да. Зөвлөхөр ажиллаж байна. Тэ. Одоо хамтлал мод тарьжсэн энэ шивнэг одоо ингээд төрийн бус байгуулалт өдөртөө тэд нар ингээд намайг үрж зөвлөхөр ажиллаж байгаа. Таны хувьд та бас өөрийгөө танилцуулаач. За миний хувьд одоо намайг Баяр сайхан гэдэг. Тэгээд одоо би байгаль экологийн төлөө одоо 10 гаруй жил 20 жил одоо явж байна. Одоо хаана мод тарих боломж байна тэр нөхцөл болцоо бүхнийг ашиглаж те өөрсдөө хүч хөдөлмөрөөр одоо тэгээд эх орондоо ямар ч үнэтэй амьд яваа насандаа бас үнэтэй зүйлийг хийчихсэн үүднээс ер нь мод тариал явж байгаа хүн. Тэгээд сүүлийн одоо мөн чанар ирээдүйд төрийн бас байгууллагад одоо 2 жил болж байна. Энэ яагаад байгуулах болсон бэ гэхээр бид нар анх бол нөгөө цөөхөлтэй тус тусдаа ингээд эх орныгоо төлөө модод тариад явдаг байсан бол энэ тус тусдаа явдаг зүйл чинь ерөөсөө бас мөхсдөх тийм байдал бий болдог учраас олоолаа нэгтгэх зүйтэй үүднээс одоо энэ төрийн бас байгууллагад тэгээд олоолаа нэгдэж гар бие оролцоод одоо эх орныгоо одоо ойжуулалтын төлөө зүтгэж байна. Тэгэхээр таны хувьд амьдралынхаа 20 гаруй жилийг таны хувьд бүр 50 гаруй жилийг эх орноо одоо моджуулах, ойжуулах энэ үйлсэд хөдөлмөр зүтгэлээ зарцуулсан байна. Тэгвэл та бүгд маань нийлээд за нийслэлчүүдэд зориулаад бас ой мод тарих, ойжуулах үйл ажиллагаа зохион байгуулах болсон юм байна. Уран бүтээлчд маань бас хандивын тоглолт зохион байгуулах болсон байна. Тэр хизээ одоо яг ямархуу тоглолт зохион байгуулах байж байна. Итлах мэдээлэл өгч. За энэ болохоор юм байгаа. Одоо ард түмэнд ямар ч гэсэн бид тэр тодорхой хэмжээнд одоо бид нар чи ил гардаг байлаа шүү дээ. Жимээгүй ажиллаа хийгээд явдаг гэсэн. Одоо ямар ч гэсэн танилцуулах цаг нь орж ийл гэж үзэж байгаа. Тэгээ тэрнийхээ хажуугараас энэ байгаль дэлтэй ард түмний бас тодорхой хэмжээнд сэтгэл санаа зүрх бодол нь одоо ард түмний төлөө байхын үйлсэд одоо бас нэг хөв нэмэр оруулах болов гэсний үүднээс одоо энэ уран бүтээлчтэйгээ ярилцаад манай одоо уран бүтээлчд одоо дэмжсэний үүднээс одоо энэ 4 сарын 14-ний Балсын их тагнамд одоо ижи байгаль гэсэн одоо хандивын тоглолт зохион байгуулах байна. Энд бол маш олон хүмүүс одоо оролцсон, дэмжиж байгаа. Тэгээд ерөнхийдөө бид энэ тоглолтын зорилго болохоор одоо шууд ярьсан дээр баг тийм. Тоглолтын зорилго болохоор одоо Улаастан амыг тэр Улаастан голыг тусгай одоо өөрсдийн хамгаалтанд усны гарцыг нэмэгдүүлэхийн үүднээс байгаль орчиндөө тэр амыг одоо унган төрөлтөнд оруулахын төлөө одоо тэнд одоо ямар ч гэсэн моджуулъя гэсэн шийдвэр гараад одоо ингэ явж байна. Улаастан амыг моджуулахын үйл ажиллагаанд та яг одоо зөвлөхөр ажиллаж байгаа гэж ойлгож болох уу? За Улаастан ам гэдэг юм аманд мод тарьснараа Улаастан голыг авраа хамгаалах за мөн нийслэлчүүдэд ямар илүү ач холбогдолтой газар мэл яагаад тэр газрыг сонгосон бэ? Тэгэхээр тэр газрыг бид сонгохдоо тэр бол ер нь мод бол гол мөрөн хөр сайтай газар илүү сайн уруудаг байхгүй. Ийм учраас бид Улаастан голыг ерөнхийдөө бас усан сан багасаад байгаа. Ийм учраас моджуулаад усан сангийн нэмэгдүүлээд туулгаар цодгодог энэ ой хавийнхаа одоо жижиг голуудын усан сан нэмэгдүүлэх. Ингэснээр туулгуудын одоо усны хэмжээг одоо нэмэгдүүлэх ийм ач холбогдолтой байна. Нэгд. Хоёрдугаар ер нь тэгээд энэ бидний энэ экономикийн хийж байгаа ажил бол
ер нь тэр хүмүүдний бас ажлын нэг хэсэг. Энийг тэгж ойлгох ёстой. Эндээс их юм гарна. Яг тэр мод үзүүлэн газар байгуулж болохоор олон зуун мянган мод зөв урмлын суулгацуудыг бас түгэн олон түн тараа мод урмал тарих сонирхолтой байгууллага хүмүүст одоо бас тарах юм зорилготой. Ийм учраас бид тийм сайхан газар сонгож аваад тэр мод үзүүлэн аж ахуй байгууллага олон мянган бургасны моднууд тарих ийм зорилготой байна. Яг энэ үйл ажиллагаанд оролцсон хувь хүн албан байгууллага гэдэг юм уу, энэ одоо ард иргэдэд та бүгд яг мэрэгжлийн үний түвшинд мэдээлэлээр хангаад ажиллаж байгаа байх тий. Мэдээлэлээр хангалгүй байх уу? Сургалтуудыг зохион байгуулдаг. Тий. Хүссэн хүмүүст бид нар тодорхой хэмжээний сургалтуудыг тодорхой хэмжээний тий хэрэгтэй зүйлүүдээр хангаж ажиллана. Тий. Мод урмал тарих сонирхолтой хүмүүсүүд их байгаа шүү дээ. Сүүлийн үед их өргөжсөн маш их бол тийм улсуудад бас мэрэгжлийн зөвлөгөө бас жинхэнэ байгальтай ургуулж байгаа юмудаа тань зүйлж ингээд тань сурчлах зорилготой. Ер нь манай улсын хувьд Монгол орны хувьд цөлжилт одоо нэн тулгамдсан асуудал болоод байна шүү дээ. Тэгэхээр цөлжилтийн асуудал та бүгд бас яг сэтгэл эмзэглэж явдггүй гар бие оролцож тэмцэж явдгийн хувьд яг нийслэл маань бас нэлээд асуудалтай болоод ер нь л нийтээрээ л одоо манай үндэсний л тулгамдсан асуудал болчиход байна тийм ээ. Тийм учраас энэ цөлжилт тэмц зорилгоор энэ Монгол Солонгосын ногоон хэрэм төсөлд би ажиллаад. Тэгэхээр Эрдэнэтэй хамт ажилласан нөхдүүдийн хамт ийм одоо туршлага бичсэн юм. Монголын одоо цөлжилтөөс сэргийлэх ойжуулах ногоон хэрэм байгуулах мод тарих ажлын бодит туршлагаас гэж байна. Тэгэхээр энэ нэг ясандаа Монгол улсаас Солонгос улс туршлага судалсан байна гэж ойлгох үү? Тэгээд өмнө хувьд ярьсан өмнө хувьд одоо сая шахам загийг тарьсан баг бид нэр. Түүнээс гадна бас сая шахам одоо 20 гаруй зүйлийн нутгийн болоод хангын говийн мод зөвхөндүүдийг тарьж нутгшуулсан. Тэр нь бол бас 1 сая орчим мод байна. Ингээ ерөнхийдөө бол энэ цөлжилттэй хэмжээ зорилгоор мод үзүүлэн газар байгуулаад 2 сая гаруй суулгацсан. Бэлдсэн. Тэгээд 3054 га газар шүү. Мод тарьсан баг. Хамгаалалтын зурс, ойн зурстай байгуулсан. Өмнө хойд байгаа. Өмнө 500 гад. Юунд бас 500 гаруй гад. Ингээд дүн бол одоо хээрийн нутаг хээр өмнө говьл цөлийн нутаг. Ийм учраас цөл хээрийн газарт мод зөв уран тарих юм ажлууд Солонгос Эрдэнэттэйгээ хамтарч Солонгосын одоо Эрдэнэттэй залуу мэрэгчлэнүүдийн тусламжтайгаар манайхан хамтарч ажилласан юм. Маш амжилттай хамтарч ажилласан байна тийм ээ. Гарын авлагын хүртэл гарчсан. Яг энэ цаг үед улаастай аманд гэдэг юм мод тарих үйл ажиллагаа зохион болгох зайлшгүй шаардлага нөхцөл тулгарсан гэж ойлгож болох уу? Яг одоо л энэ мод үржүүлгийн газрыг та бүгд ингэж дөрвтэй урайлж бас ингэж барих зайлшгүй шаардлагатай болсноо тийм. Энэ чи ерөөсөө яг одоодоо биш байхгүй. Энэ чи ерөөсөө энэ дэлхийн нийтийг хамарсан энэ хүчтэй асуудал, усны асуудал гэдэг одоо маш эрчимтэй үүсчлээ шүү дээ. Одоо тэгээд энэ чинь бид нар дэс нөгөө их орноо боддог те зүрх сэтгэлтэй одоо модыг тарих ургуулах сонирхолтой хүмүүс чинь мэдэрсэн шүү дээ. Тэгээд тодорхой хэмжээнд ер нь ямар ч хэсэг их орноо энэ үүсийн төлөө ажиллая гэсэн сэтгэл шударсан хүмүүс тодорхой хэмжээнд тарихтаа хийгээд ойжуултын те талбайнуудыг одоо мотор тархимжуулаад одоо явжлаа. Тэгээд ер нь бол яг одоо гэдэг асуулт нь их өрөөсгөл юм байна. Ягаад гэвэл та бүгд маань өнөө хүртэл мод тарьж ойжуулж явах энэ их үйлсээ гэдэг юм уу? Энэ үйл ажиллагаагаа тэр бүр олон нийтэд мэдээлдэггүй, магадгүй те хэл мэдээллийнхнаар дамжуулж одоо сурталчилдаггүй байсан байж болцшгүй юм тийм. Энэ удаагийн одоо үйл ажиллагааг бол ингээд олон нийтэд хандаад одоо нээлттэйгээр зохион байгуулж байна гэж ойлгож болох уу? Яг тэгж ойлгож байна. Яг тэгэхээр нөгөө яг их орондоо модчилж ойжуулж хийсэн хүмүүс одоо жишээ даваа сүрэн ахын жишээ бид нар зүгээр энэ үний шамнаар бидний хийсэн ажил ч гэсэн энэ үний ухаан тэнд явж байгаа. Тэгээ энэ үний хүчин зүтгэлээр тэр моднууд таригдж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр даваа сүрэн ухаан ч гэсэн одоо ингээд бараг 58 жил их орондоо мод тарилаа шүү дээ. Одоо сүүлийн сая жишээг өөрөө ярьж ин л да. Одоо 2007 оноос хойш өдөө хүртэл 2 сая гаруй мод 2 сая гаруй мод тарьсан
гэж байгаа зөвхөн энэ жишээ тий 2 сая гаруй мод одоо говийг ойжуулах одоо загийн ой гэхэд одоо сая гаруй модтой байгаа зүтэй давс байх тий. Тэгээ тэрийг одоо байгуулсан хүн тэгээ одоо яаж чимээгүй явж чинь тийм өөрийгөө ингээд би нэг ийм хийсэн шүүгээ дөвүүлгээд явах сонирхолгүй одоо тийм маш олон хүмүүс байна. Одоо тэр нэгдэл чи одоо яг эко гэдэг энэ нэгдэлт одоо ер нь их олон хүмүүс нэгдэж байна. Эко нэгдэлт ер нь та хоёр эхний байдлаар ерөнхий мэдээлэл өгч байгаа боловч та хоёрын маань ард хэд хичнээн төрөмс байгуулах гэдэг юм уу? Хэд хичнээн яг экологчд нэгдсэн байгаа юм болоо. Одоо энийг нөгөө танилцуулахад болохоор одоо энэ мөн чанар ирээдүйд төрөмс байгууллага гэдэг тий би одоо тэргүүлж байгаа. Тэгээд манай нөгөө нэг төрөмс байгууллага болохоор чи нөгөө байгаль дээлтэй цоглог найзууд нэмж 50 гэдэг төрөмс байгууллага одоо тэргүүн бэ Батчулуун гэдэг одоо бас хүмүүс мэдэх байх нөгөө урлаг талаас нь мэдэх байхаа бас манай энэ Батчулуун маань болохоор хөгжмийн зохиолч яруу найрагч хүн байгаа. Тэгээд энэ нөгөө энээс өөр одоо энэ их орон газар шороо одоо энэ уул усаа дээдэлдэг одоо тийм л хүн байгаа. Тэгээд анх энэ хоёр байгууллага санал солилцоод нэгдээд ямар ч гэсэн эко нэгдлийг байгуулах хэрэгтэй байна гэж үзээс нэгдсэн. Одоо тэр биднийг анх ингээ санаачлалыг гаргасны дараа маш олон төрлийн бүс байгууллагууд бидэртээ нэгдэхээ илэрхийлээд мөн бас хуурай ингээд чимээгүй мод тариа явж штэ хэдэн мянгаар тариа явж байгаа хүмүүсээс хүртэл одоо энэ нэгдэлт нэгдъя. Одоо цөмөөрөө нийтх цаг нь болсон. Том хүчээр бид нэр Монгол орноо ойжуулах одоо энэ үүс нэгдъя гэсэн одоо нөгөө санал бодол маш их ирж байгаа. Тэгээд энэтэй уялдуулаад хэлэхэд болохоор манай нөгөө ерөнхийлөгч маань одоо тэр модерн эзэнсээ байгуулсан энэ дээрээс зарлалаа шүү дээ. Тэгэхээр бид нар мэдээж одоо ерөнхийлөгч нь одоо зарласан одоо энэ том хөтөлбөртөө тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулаад урд нь явж исэн. Одоо тэгэхэд ажлаа улам эрчимжүүлэхийн тулд одоо энэ улаастай аманд одоо Баян зүрх төргийн газрын хаад бидний дэмжээ 50 га газрыг олгож чинь мод үржүүлгийн чиглэлээр. Тэгэхээр энэ дээр хүн болгон 2 га газар гэдэг чинь мод үржүүлгээ хий чинь. Тэгэхээр нэг 20 гаруй мод үржүүлгийн газар бий олно гэж чинь маш даваа талтай болчихж байгаа байхгүй. Яг тэгэхээр хотын ойролцоогоор хотууд бол ойр орчимдоо ногоон бүсийг үлдээд бүрэн хөгжүүлэх боломжтой болж байгаа. Энэ жишгээр дагаад талд хүмүүс одоо мэдээж мод хэрэгтэй хүмүүс байгаа. Тэр хүмүүс хүртэл одоо яг энэ чиглэлд ингэж хамтарч ажилласаа л гэж хүсэж байна. Маш олон даваа талууд бий болох боломжтой энэ та бүгдийн тун удахгүй болох гэж байгаа үйл ажиллагаанд за Баян зүрх дүүргээс бол газрын албанаас бол газар олгож гэдэг юм уу дэмжсэн байна тийм ээ. Ер нь бол энэ нийслэлийн ойролцоо гэдэг юм уу яг иймэрхүү ард иргэдийнхаа төлөө ойжуулах, моджуулах энэ их үйлсэд газрын асуудал ер нь гарч ирдэг үү? Чин одоо урд нь одоо ерөнхийлөгч маань энэ тэр модыг зарлаагүй байхад бол маш хүндрэлтэй байсан шүү дээ. Бид нар одоо жишээлбэл ингээд сумуудаар очиод танаа сумуудыг ойжуулъя те танаа аймаг тодорхой хэмжээний одоо ингээд төглүүдийг байгуулж үгээд тэгэхээр нөгөө газар байхгүй гэдэг нэг асуудал гардаг шүү дээ. Энэ нууц одоо энэ дээр үл нийт дүрдэд яг уу тодорхой хэмжээний зүгээр ийм асуудал маш хүндрэлтэй гардаг. Яг тэгэхээр бид нар өөрсдөө гондоо ших орондоо тодорхой хэмжээний үр бүтээлтэй зүйл хийчээ та нар бидэрт нэг 50 га газар олгооч 100 га газар олгооч бид нар өөрсдөө хүчээр тэн дээр ингээд ойжуулаад моджуулъя гэхээр ер нь татгалздаг хүмүүс байдаг шүү. Тийм. Одоо нөгөө ерөнхийлөгч зарласан бол арай тийм байдал нь адга болох байх гэж бодож байна. Монгол орны газар нутгийн 75-аас бараг 76% чөлжиж байгаа. Ийм учраас манай ерөнхийлөгч нэгдсэн байгууллагын энэ дээрээс одоо Монгол орны энэ чөлжиж байгаа газар нутгаа ойжуулах. Нийт ард түмнийх аж амьдралыг сайжруулах. Энэ модцоо хөрөнгөийг тарьж, жимс ногоо тарьж ургуулах хамгийн чухал юм гэдэг энэ асуудал чухал тавигдаад байгаа юм да. Энийг зөв ойлгоод энэ ойжуулалттай чөлжилттэй тэмцэх талаар том арга хэмжээ авч тэр модыг гэж ингэж дэвшүүлсэн юм бол сайшаалт. Одоо энэ бас үйл хэрэгтэй нь яг энэ одоо ерөнхийлөгчийнхөө санаачилсан үйл ажиллагааг дэмжиж байгаа боловч өөрсдийнхөө одоо боломж нөхцөлийг ашиглаад гэдэг юм уу оролцож байгаа үйл ажиллагаа гэж харагдаад байна л да тийм ээ. Энэ үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар Монгол улсын төрөөс ч гэдэг юм уу засгийн газраас санхүүжсэн юм бол байхгүй байгаа юу тийм. Бид нар чи одоо энэ 20 гаруй жил одоо гэл одоо бидний хувьд одоо явж идтэй одоо даваасрахын чинь ерөөсө төрөөсний төрийг бид нар авч үзээгүй шүү дээ.
дандаа өөрсдийнхөө мөнгөөр найз нөхөд одоо өөрсдөө орлого олоод тодорхой хэмжээний орлогоо хоёрыг энэ байгаль дэжтэй зориулчих гэсэн үнэхээр зүрх сэтгэлээ нэгдсэн хүмүүс л энэ ажлыг хийдэг шүү дээ. Энэ чинь тэгээд маш хүнд ажил. Байнга нөгөө тийм ээ газар шороотой байгалийн одоо цаас бороотой салхитай шуурхтай ийм нөхцөлд одоо ажилладаг. Ажилтгуул ажилтдаг. Тийм. Яагаад ингэж ажиллаад байна гэхээр эн чинь нөгөө цаанаа бидэд нөгөө экорон байгаль дэжиг гэсэн зүрх сэтгэл нь нөгөө цохилж байгаа учраас ажиллаа. Зүгээр нэг сэтгэл зүрхгүй хүмүүсүүдэд бас энэ дээр зүтгэхэд бас хэцүү л дээ. Тэгээд тий нэг даван туулаад ингээд Монгол орны ойжуудад явна гэхээр бас үнэхээр бас тэр хэцүүлэгдэг баг. Энэ ойжуулснаар ингэж моджуулснаар бидний ирээдүйн хойчд бас их тус тэмдэгтэй юм шүү дээ гэдэг тийм ээ. Тэгэхээр одоо та бүгдийн энэ 4 сарын 10 зохион байгуулах байгаа энэ үйл ажиллагаанд оролцож байгаа, дэмжиж байгаа уран бүтээлчид өмнө л ялгаагүй нэлээдгүй их оронч үзэлтэй гэдэг юм уу, их орныхоо төлөө гэсэн хүмүүс оролцохоор байна уу? Тий, одоо тэгээд жишээлгээд одоо энэ тоглолтод бол маш олон дуучид бол оролцъё гэдээс хүсэлтэд илэрхийлсэн. Тэгээд нөгөө тухайн нөгөө өдрийнх нь нөгөө цаг минут бид нар тохируулж байгаа хүмүүсээ бас удаан хугацаагаар нөгөө бас тэ залхаачихгүй ямар ч богино хугацаанд маш оновчтой, маш одоо чадaltaй тийм тоглолтыг л бас зохион байгуулж гэдэг үүднээс зарим уран бүтээлчд маань орц боломжгүй байгаа. Тэгээд яг тэгсэн ч гэсэн тэр хүмүүс зүрх сэтгэл байгаа дараа гэж нэг удаа энэ зохион байгуулалтад өнгөрөхгүй байх гэж найдаж чинь. Тэгээд дараа дараагийн юунд бол оролцох боломжтой. Тэгээд энэ ардын жүжигчд байгаа, гавьяатууд маань байгаа. Одоо сүүл үед одоо дуунууд нь олон түмэнд нөгөө хүрээд байгаа юм сайхан цагаан дуучид бол бүгд оролцох юм аа. Ихэнх нь оролцсноо. Тэгэхээр монголчуудаа одоо тэгээд эх орныхоо төлөө байгаль дэжийн төлөө одоо таны оруулж байгаа хувь нэмэр бол тоглолтыг үзэх мөн билетийг авах. Одоо энэ билетийг авсан бүх хүмүүсийн одоо нэрэн дээр одоо улаастай ам дээр мод таригдах юм шүү. Нэг баснда энэ билет авдаг мөнгө чинь эх орондоо мод тарьж байгаа л мөнгө гэсэн гэж ойлгоорой л гэж. Тэр мод тарьж байгаа л одоо ажлын нэг хэсэг шүү. Бас сахар оролцож байгаа. Ер нь аж ахуйн нэг жалбан байгуулалт гэдэг юм уу, хувь хүн иргэд бас нэгдээд хамтраад яг энэ үйл ажиллагаанд өөртөө гар бие оролцъё та бүгдэд хандах нээлттэй юу? Бага нээлттэй шүү дээ. Ер нь байгаа шүү дээ. Ерөнхийдөө ийм шүү дээ. Одоо бид нар нөгөө тустай яваад одоо яах вэ? Одоо бид нар нэгсэн байдал зохион байгуулалтанд ороод тодорхой хэмжээд яг гүйцэтгэдэг хүмүүс нь одоо нэгдээд тодорхой хэмжээд нөгөө одоо ийшээ араас одоо маш олон хүмүүс орж ирж харж байгаад бол яг тэр хүмүүс маань тодорхой хэмжээд мод тарьж үзээгүй. Тэгтээ тарих хүсэл сонирхолтой тэгээд тарьчий гэд хүсэлтэй ч юм уу тэнд явж байгаа жишээний те. Гэтэл одоо нөгөө тариад бийцсэн хүмүүстэйгээ нэгдээд баг болоод урагшаага төмөөрө хамтдаа тэнд талд байж хооронд нэгдсэн зохион байгуулалтанд ороод явах нь зүйтэй л гэж харж байна. Тэнд бас яг мэрэгчлийн хүмүүс амьдралынхаа 50 гаруй жилиг 20 гаруй жилиг зориулсан хүмүүс бас хүлээж авнаа халуун татнаар гэсэн үг юм байна тийм ээ. Хүмүүс идэвхтэй оролцсон. Тэр нь маш их санал гарч байгаа юм байна л да. Санаачлах. Ялангуяа тэр бум модны одоо тарих асуудал бүх хүмүүс манай Монголын ард түмэн бүрэн ойлгоод оролцох маш их идэвх санаачилтай байна. Одоо зүгээр нэг хоёр байгууллага одоо анх санаачсан хоёр байгууллагын хийсэн ажил дээр санаачсан ажлууд би танилцуулъя л да. Одоо тэгээд одоо цоглог найзууд одоо нэмэх 50 төрийн бас байгууллага байгалаа дэвтлэгч тийм ээ. Одоо энэ байгууллага гэдэг нь 14 оноос нөгөө Монголда 50 сая мод хөтөлбөрийг 14 онд анх санаачлаад хэрэгжүүлээд явж байгаа байгууллага байгаа шүү дээ. Одоо манай мөн чанар ирээдүйд төрийн бас байгууллага болохоор одоо нэг 2 жилдээ байгууллага би түрүү товч ярьсан шүү дээ нөгөө одоо ингээд бүгд нэгдэж хийх цаг нь болж байгаа гэдэг цөөндөр явж байгаа. Тэгээд манайх болохоор 21 аймаг 330 суманд ойн төгөл барина гээд 19 оноос эхлээд одоо тарилтуудыг явж байгаа. Тодорхой сумуудад одоо зарим сумуудын засаг дараа нар ирж уулзж байгаа. Одоо бид нар яагаад гэвэл энэ хөтөлбөрийг чинь 19 онд санаачилсан шүү дээ. Тэгээд хэрэгжүүлээд явж гин тодорхой аймаг сумууд дээр одоо тарилтуудыг хийгээд эхэлсэн байгаа. Тэгээд цааш энэ жилүүд хийх ажлууд бидэрт маш их байна. Тэгээд тодорхой хэмжээнд бас одоо энэ тэрбум мод гэдэг хөтөлбөртүүд бидний бас хүчин зүтгэл орж байгаа. Одоо энийг зохион байгуулж байгаа ерөнхийлөгчийн тамгай газар те ерөнхийлөгч одоо тодорхой хэмжээнд бас харж байгаа тодорхой хэмжээнд биднийг тодорхой хэмжээнд дэмжиж оролцох байхаа л гэж бодож байна.
Ер нь бол миний одоо яг энэ та бүгдийн надад өгч байгаа бол энэ үзэгч олонд өгч байгаа мэдээлэлээс авч байгаа ойлголт бол та бүгд яг мэрэгжлийн маш олон жилийн нүүрэх хөдөлмөрөө олон нийтэд тэр бүр илчилж мэдээлдэггүй байсан л хүмүүс байна. Тэгэхээр та бүгдийн яг одоо ингээд 21,330 сум дээрэс нь энэ олон ойжуулах, моджуулах ажлууд нэн эртнээс эхэлж гисэн өнөө хүртэл огт тасалдалгүйгээр явсаар байсан юм байна. Энэ ажлын үргэлжлэл одоо энэ улаастай аманд мод тарих мод үржүүлэхийн газар байгуулах ажил бас үргэлжлээд явж байна л гэж харагдаж байна тийм ээ. Бид нар улаастай амыг олзуурхаад хамгийн түрүүд энэ хаавар моджуулыг гэдэг байгаа очид нь болохоор энэ үржүүлэхийн газруудаа яаралтай эндээ байгуулъя. 20 гаруй үржүүлэх газар байгуулчин чинь хэдэн сая мод үржүүлнэ гэсэн үг шүү дээ тэнд чинь. Тэгээд энэ үржүүлсэн моднуудаа тодорхой хэмжээнд хотын иргэдэд тэ ойрхон байгаа учраас тарааж өгөх тэ моджуулах одоо энэ сэтгэл зүрэхтэй болох байгаль дэжийн төлөө гэдэг одоо энэ үйлсд одоо энэ олныг хамруулах одоо ойр очиод үзчих тэ одоо жишээлбэл дараагийн нэг жишээгэд бид нар одоо арга үндэд тодорхой хэмжээний одоо нэг 50 га газартаа моджуулсан тийм 50 га газар моджуулсан. Түүнээсээ гадна одоо бид нэг 5 га газар цэцэрлэг төрөл одоо нөгөө үзүүлэн маягийн тийм одоо хотод ойр нөгөө хотод нөгөө хүмүүс маш олон төлөрсөн байгаа учраас тэр хүмүүс очиж үзээд эдгээр юу хийдэг юм бэ гэсэн бид нар бас нэг үзүүлэн маягийн нөгөө цэцэрлэгт хүрэл ингээд тэнд эхлээ явж ин л да намраас. Одоо тэр ингээд бүрэн гүцэд хүмүүс очиж хараад үнэхээр эдгээр чинь ийм хийгээ явж байгаа юм байна тийм. Заавал тэр хол очиод хангаа тэр булган юу өчгөнтэй говь алтаад очиж үзэх шаардлагагүйгээр хотод яг л ийм юм бүтээж байгаа юм байна. Нэг улаастай одоо жишээд хамгийн ойрын жишээ арга үдийн жишээ дээрээс очиж харж байна. Одоо араас нь ингээд улаастай маань тунгадахгүй бэлэн болох гэж байна гэж ойлгож байгаа тийм. За таны хувьд улаастай амдын ажил хийх гадна бас хэд хэдэн аймаг тодорхой хэмжээний мод үржүүлэхийн газар байгуулад олон тооны мод тарьж байгаа. нэлийн туршлагатай. Тэгээд тэр тухайн орон нутгад ургаж байгаа мод цөөх ургамтыг тэр нутагт нь тарьж үржүүлэн аж ахуй байгуулаад тэндээс нь тарьж сулгацыг одоо орон нутгуудад илгээх ийм зорилготой ажиллаж байгаа шүү дээ. Бас маш мундаг зөвлөгтэй явагдаж байгаа юм байна танай үйл ажиллагаа тийм ээ. Тэгэхээр яг энэ үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг бас бид цаг тухай бүртэн та бүгдтэй холбогдож тодруулж ажиллах болно. Юун түрүүнд бидний урилгыг хүлээж авч студид маань цаг цаг гаргаа хүрэлцээрсэн та бүгдэд баярлалаа. Тэгэхээр цаашдынхны ажилд амжилт. Яг одоо манайд бол маш олон зөвлөгөө докторууд байгаа л да одоо чиглэлээр усны чиглэлгээд одоо нөгөө гений өөрчлөлтгүй бүтээгдэхүүний одоо дэвтэр доктор хамгаалсан хүмүүс одоо тэгээ дээлжилжээр одоо бид тэрийн дараагаас ихлэ бүгд оролцох байх. Энэ эко нэгдэлт ямар хүмүүс байгаа юм бэ гэд танилцах байх. Мөн тэр нөгөө юун дээр одоо хандын тоглолт урмтээсний тоглолтын дээр бид тэр тодорхой хэмжээний нөгөө хийсэн ажил үйлсээрээ тодорхой хэмжээ ардын дээр танилцуулнаа. Хаана ямар газруудад тодорхой хэмжээний тийм ээ ойжуулалтыг хийсэн бэ? Хаана мод үржүүлэхийн газрууд байгаа вэ? Хичнээн сая мод тэр тарьсан бэ гэдгээ тэр тоглолтын дээр тодорхой хэмжээнд ардын дээр танилцуулнаа. Танилцуулж тайлгнах. Тайлгнаа. За баярлалаа. За баярлалаа. За үзэгч та бүхэнд нэг юм тун удахгүй зохион байгуулагдах гэж байгаа улаастай аманд өрнөх гэж байгаа ойжуулалт, моджуулалт, за мод үржүүлэхийн үйл ажиллагаанаас мэрэгчлэнүүдийн яриаг цухас хүргэлээ. Тэгэхээр эко нэгдэл ийхүү нийслэлчүүдэд урайлан, за нийслэлчүүдэд болон нэн яралтай ойжуулах, моджуулах ажлыг ийхүү маш олон жилийн нүүр хөдөлмөрөөр зарцуулсан хүмүүс үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа маань би чатараалан мэдээллүүдийг үзэгч та бүхэнд мэдээлж ажиллах болно. Эхний байдлаар ерөнхий мэдээллийг хүрэхэд юм байна.